сайн мэцгаанаа та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Би болохоор манай хоёр хүүхэд маань энд сургуульд суралцж байгаа. Одоо бэлтгэл бүлгээсээ том маань 7 дугаар анги, одоо бага охин маань 4 дугаар анги. Тэгээд жилээс жилдээ яг Open Day үйл ажиллагаа маань айгүй өргөн цар хүрээтэй. Тэгээ маш хэрэгтэй үйл ажиллагаа болдог. Хавар намар болон хамарт бид нэр одоо ингээ ирээд хүүхдүүдийнхээ багш нартай хүүхдүүдийнхээ сургуулийн өвлөгч хүмүүжил төлөвшил энэ талаар ингээд нэг уулзаж ярилцаж цаашид одоо хэрхэн гурвалсан хамтын ажиллагаа хэрхэн ажиллаж явах уу, хүүхдийнхээ цаашдын сургууль хөдөлмөрийг яаж эхлэх вэ, аль ямар юун дээр ямар алдаа дутагдaltaй тал байна тийм. Энэ бүгдийг яг багш, сурагч, эцэг их гурвалсан харилцааны үндсэн дээр одоо нэг бас нэг тийм гэр аман гэрээ байгуулах үднээс явдаг. Тэгээд жилийн үйл ажиллагаа маань маш чанарын өндөр түвшин зохион байгуулагдаж байгаа. Эцэг эхчүүд маш өргөнөөр оролцож байгаад бас талархалтай үйл ажиллагаа гэж бодож байна. Өдгөр ангийнхын чадварууд нэг өөрөөр төлөвлөж сууж өгөөд тэгээд амар инфекцтэй ханддаг. Ерөнхийдөө эсвэл группэлж бас ордгийн нэгт 2 дахь өдөр математик монгол хэлний хичээл групп лаб тайм гэдэг байгаа. Тэн дээр групплээд орохоор хоёулын дээр нь A групп дээр орж ирсэн. Тэгээд дандаа нэмэлт материал авч ажиллагаа. За манай шилдэг сургуулийн Open Day өдрөлөг болж байна. Энэхүү өдрөлгөөр манай бага ангийн сурагчдын эцэг эхчүүд маань хичээл ордог багш нартайгаа хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжил төлөвшлийн талаар ярилцаж, мэдээлэлээ солилцож мөн зөвлөгөөнүүдийг авч байна. Сайн байна уу? Миний нэрийг Сота гэдэг. Би шилдэг сургуулийн 9B сурагч. Би 3 жил өмнө Монголд ирээд сурах гэж ирсэн. Тэгээд би Японы хэлний клубыг байгуулсан. Өнөөдөр Японы хэлний клубийн хүүхдүүд нийлээд гугуйч идэл зарсан. Сайн бацгаана уу? Шилдэг сургуулийн гал тогооны ерөнхий дугаарч Эрдэнэтлээ байна. Өнөөдрийн арга хэмжээ маань сайхан өргөн цар хүрээтэй явж байна. Сургуулийн насны хүүхдээ хоол нь маш чухал сэдэв юм аа. Хоолны амтлагаа буюу амт чанарын хувьд шинэ хичээлийн тал дээр нь зөвлөгөө өгснөөрөө өнөөдрийн арга хэмжээ сайхан давуу талтай болж явагдаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Open Day эцэг эхийн өдөрлөгөөр эцэг эхчүүдээр ерөнхийдөө сурагчийн англи хэл сурах үндсэн чадварууд дээр хэрхэн өөрчлөлт гарч байгаа. Тэгээд ер нь бол сурахаас гадна тухайн хувь хүүхдийн одоо хүмүүжил зам төлөв. За энэ эдгээр дээр бол нэлийн бас хүүхэд тус бүр дээр хүүхэд бүрийн онцлог тохируулан зөвлөгөө өгч ажиллаад. Сайн байна уу? Өнөөдрийн Open Day-ээр ингээд манай дугуулгын уран бичлэгийн дугуулган бол ингээд өөрсдийнхөө үзэсгэлэн гарангараа ингээд юм бол гарч байгаамаа. За энэ ч юм бол ингээд номны авчраг гарч байгаа. За номын авчрагын дээрээ хүссэн бичгэмээ сонгоод тэгээд гоё цэмгээ сонгож байгаа. За энэ ч юм бол хүүхдүүдийнхаа нэр эсвэл гэр бүлийнхаа нэрийг ингээд бичих боломжтой. Энд бас ингээд түлхүүрээ авсар байгаа. Энэ түлхүүрээс утасны дугаар болон нэрнүүдийг хүмүүс хвчлэн бичиж байгаа. Сайн байна уу? Өнөөдөр шилдэг сургуульд Open Day болж байгаа тул улаан загалмай холбоо эцэг эхчүүдэд анхан тусламжийн сургалт орлоо. Энэхүү сургалтаар болохоор хахалт авсан хүнд хэрхэн туслах вэ? Болон CPR сургалт орсон бөгөөд гурвалжин болт бас байгаа. Гурвалжин бол гараа хугарсан үед энэ гурвалжин болтыг хэрхэн ашиглах хүүхдүүдэд богино хэмжээний мэдлэг бас орсон.